Унтдаг бас. За, унтдаг байсан юм уу? Унтахгүй. Айгу тийм айдастай. Айгу ингээл юмд баригдцсан, юу тарагдсан гинэ. Өдөр болгоно л энэ танхимын ингээд сууж ямар байна. Миний хөл мөл одоос өвддөг ус одоо болчиход байгаа шүү дээ. Бас миний нэг бөөрч өвдөх баг шүү дээ. Ер нь эдгэлийг чи өргөн дээр бүх юмд нь явна гэдэг. Чиний элэг бол одоо ер нь хайтайхан болж эм тариагаа зогсоогоорой гэж хэлсэн. Энэ дотор дээр 70 тухамсарт нэг хүн байдаг гэдэг. Би тэр үнээрээ л амьдрмаар юм. Амгалан дөрвөн байцгаана уу? Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би эдгэрэл улам сайхан гэрэлтэж тэтгэхээр дүүргэх болтугай гэж хүсээрээ. За, амар мэнд байцгаана уу? Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, өнөөдрийн манай зочин оролцогчоор эдгэрлийн дасгалжуулалт хөтөлбөрийн эдгэрлийн өргөнд танхимын ангийн хөтөлбөрөөр явж байгаа нэгэн хүн маань оролцохоор гээд орж ирсэн байна. За, та маань өөрийгөө ингээд танилцуулна уу? Аль нутгийн уугуул хаана сууж байгаа хүн байгаа вүлээ? Та маань өөрийгөө би болохоор уугуул маань бол Булган аймгийн Утганд төрсөн. За. Энэ Улаанбаатар хотод орж ирээд 30 жил амьдарч байна. За. Алтан туяагч. Алтан туяа. За, сайн байна. За, хоёлоо одоо өнөөдөр та маань бол танхимын ангиар ингээд суралцаж явж байгаа хүн байгаа тийм үү? Онлайнд бол суралцаагүй шууд танхимын ангиар ингээд орж явж байгаа хүн байгаа. Яагаад танхимын ангид суралцах болсон? За, танхимын ангид оролцохоос өмнө мэдээж шалтгаан байгаа гэдэг. За, одоо тэгвэл ямар хуу явдалтай одоо байдалтай сурж байгаа гэдээ хоёулаа ингээд хойчлон даа өнөдөр. За. За, та маань ер нь бол хүнд нэг шийдэх асуудал үүсэж байгаад энэ хөтөлбөрт орж идэг. Тань дээр нэг ямар шийдэх асуудал үүссэн явж байгаад энэ хөтөлбөрт орж ирсэн мөлий? Би болохоор энд бол гол нь би жаахан өвчтэй. Тэгээд бөөр өвддөг. За. Тэгээд нойр улчирхаа бас өвддөг. Тэгээд бөөрнөөс болоод нурууны жаахан өвдөлттэй. Тийм явдаг хүн байна. Тэгээд гол оншихтай таны элэг байгаа юу? Аль нь юм бол? Энэ болохоор зэрэг энэ нэг элэг гараад байгаа. Элэг өөхчлөлт ихтэй байна гэсэн. За. Тэгээ ер нь бол хатуурл үүсдэг. Хатуурл үүсэх юм бол энэ маань ингээд хавдар руу ордог гэсэн нэг юм сонсчод тэгээд би бас тэрэндээ бас орж ирсэн юм даа гол нь. Зүйтэй ингэ шийдэл байл тийм ээ. За хөтөлбөртөө орж ирэх болсон шалтгаан сайн яг тийм байл. Яаж яагаад энэ хөтөлбөртөө танилцваа? Хаанаас мэдсэн бэ та маань? Хөтөлбөрийг бол би анх энэ нөгөө жагаа вакцины юунууд нэг явдаг юм да. Пэйжээр харагдаад байсан уу? Зүгээр харагдаад байсан. Тоохгүй байгаа тийм үү? Тоохгүй тийм. Тэгвэл нэг удаа нэг бүх одоо эргэтнүүдээ одоо сэр гээд нэг тэгж хэлсэн. За. Тэр үгийг аягүй сайн тогтооцсон. Заримдаа ингээ би өвдөөл ингээ твчиж хахад ингээ миний бүх эд эргэтэнгүүд сэр гээд аягүй тэгдэг. Тэгээд өөр юм бол байхгүй. За. Тийм л байсан тийм. Тэгээд тэр хүн хаана эдгийг ч мэдэхгүй. Зүгээр л яхан халтал тэгэл яваад идэг гэсэн. За, тэгсэн чинь яагаад орж ирсэн гэлээ та маань? Охин чинь танд бэлэг өгсөн. Охин маань надад бэлэг өгсөн. За, ямар бэлэг өгвөө? Тий, надад нэг 7 хоногийн нэг бэлэг өгсөн. Танхимын ангид 7 удаа суух эрхийн бичиг бид нар нөгөө цагаан сараар бэлэг гэж гаргасан. Тэр эрхийн бичгийг охинтой аваад ингээд ээж шигээ. Тэгээд над Мартин 8-ны бэлэг шүү гэд өгсөн. За. Тэгээд би тэгвэл Мартин 8-нар л очидогээ байгаад ирсэн тий бэлгийг авчаад. За. Тэгсэн чинь нөгөөд ч уцтаад али ээж очиод өгөө штэ гэлээдэг. Үгүй юу вэ тэр чи одоо 8-д очихгүй мө гэдэг. Үгүй ээгүй та нэг очиод тач гээд тэгээ би 23-нд нийт өдөр байлгүй. Али та нэг 2 сарын 23-нд гэсэн тийм ээ. Та нэг очиод тач гээд бүр болдгоо. Тэгээ нөгөөдхөө аваад хүрээд ирсэн. Тэгсэн чинь та энэ лүү ор гээл намайг оруулсан штэ. Тэгээд нэг эхний өдөр ингээд олсон чинь надад нэг айгуу гоё тийм нэг тийм сэтгэлд айгуу таалагцсан. За. Тэгээ би за ямар ч байсан идэгдэгчгүй бай тий. Би ямар ч байсан 7 хоног явъя гэж бодсон баг. Анхны өдөр бичиг бол дүүртэл явна гэх тийм ээ. Тэгсэн чинь 3 хоног явж ирсэн чи ерөөсөө бүр явмаар санагдаад. Тэгээ би энэ үүдний охинд очиод тэгсэн байхгүй юу. Миний хөө анаа одоо ингээд 7 хоногоос цааш ингээд явбал би яах ёстой вэ гэсэн байхгүй. За. Тэгсэн чинь энэ охин юу үүдний маань охин надаа та 560 мянган цаас төлөөд тэгээд ингээд явдаг юм аа ихчээ. Нэг 3 курс байдгийг гэдгсэн. Би бүх юмд нь явмаар байна гэсэн.
Тэгээ та чинь дөнгөж хоноод ингэж гоё шийдэж байгаа мó гэдгсэн. Тийм ээ тий. Тэгсэн чинь намайг маргааш нь гарах гээд нэг бас нэг ирчээд гарах гээд явжсэн чинь нөгөө охин маань дуудчих. Одоо ингээд нэгдүгээр ангиад дуустал нь явчих юм байна. Эдгэрэлт нэг гэсэн. Яг. Эдгэрэлт нэгийг ч ойлгохгүй юу ш нь 3 хоног явж байгаа юм. Тэгээ штэ. Өө тгий гэл орцсон. Тэгээ одоо би ямар ч хэлсэн их сэтгэл дүүрэн явж байна. За. Тэгээд энд орсноос хойш яг тэгээд хөрхөн өөрчлөлтүүд гараад өнөختөө урамшаад явж байна. Тийм. Та маань дотор одоо танхимын нэгд сурж байгаа. Тэгэхээр та маань одоо ингээд цаашаа 2 3 гээд одоо суувал юунууд ингээд байгаа. Өнөөдрийн гол зорилго маань эдгэрлийн засаглалт нэг танхимын хөтөлбөрт явж эхэлж байгаа хүний хувьд ямархуу үр дүн гарсан болоо гэж бас нэг хүмүүстэй бас таны нөхцөл байдлыг бас хуваалцах гэж өнөөдөр ингээд подкастнда танхимын багш маань одоо ингээд санал болгоод ингээд оруулж байгаа гэсэн үг. Түрүүн тантай ярилцж байхад ер нь бол таны охин үндсэндээ хөтөлбөрт хамрагдаж байгаад л тань руу чиглүүлсэн бас таарсан тийм ээ. Охин маань одоо яг ямархуу үр дүнтэй яасан болоо танд ингээд энэ хөтөлбөрийг санал болгоод байсан болоо ээжтэй. Охин болохоор зэрэг вирустэй л хөвгт. Өөр бол тийм илэгний юутай байсан юм. Тэрийг эмчлэх гээд яваад байсан. Тэгсэн байл. За тэгээ тэрийг танд хэлээгүй юу? Хэлээгүй. Тэгээ яг хоёр намайг харин нөгөөд хэлэхээр нь би урдаас нь тэгээд хэлчихгүй юу. Охин намайг ээж энд юм байваад идэх юм байна. Таны би сэраач юм их явна. Таны яг хажууд байж тэх нь Есүстэй хичээд тэгээд би өнгөрөөцсөн байхгүй. Тэгэхээр чи нөгөө хүн чинь бас хүнийг шахтгүй юм байна л да. Манай хөгт чинь бас тий. Өөрөө багш хүнэлдээ тэгээд энэ янз бүрийн бодсон баг. Энэ нөхөр ер нь тууштай айтайхан лээж байгаад илээж бодсон баг. Тэгээ хоёулаа хөх хотод очиж шинжилгээнд орсон чинь нөгөөх маань ерөөсөө цоо ирүүл гараад. Охиных нь. Охин бол онлайнаар сурж ирсэн гэсэн шүү дээ тийм ээ. Тэгсэн чинь нөгөө онлайнаар сурсан юм бил. Сурсан юм байна. Тэр хөдөө ажилтдаг болохоор. Тэгсэн харин тэр маань зүгээр болчихсон. Тэгээ бөөн баяр. Нөгөө эмчнүүр гайхаад. Гүр ямар сони юм бэ? Тариа илгэсэн юм уу? Яагаад ингэж юу гэдэг юм. За. Манай хятадд бол ийм тариа мараа одоохондоо гараагүй байгаа. Гэхдээ энэ хятадд бас нэг вирус гэж мэддэггүй юм билж шүү дээ. Тэгээд нөгөө эмч чинь бүр гайхаад. Тэгээд тэр айгүй баярлсан тэр эмч. Тэгээ өөртөө ч айгүй ихтгэл төгсвэлээ. Шинжилгээнд дээр ч их найдаж илээ. Энэ бол баарахгүй зөв шинжилгээ. Мэдэрсэн байна тийм ээ. За хаста боёндон байгаа юм байна. Таны охин ч бол онлайнаар сурж байгаа дэлгэнийхэн дээ гэдэг вирусыг болоод хүнсэндээ сэтгэсэн байж тээ. Тэгээд эмчийн хүртэл гайхсан. Тий. Таныг бол хөх хот руу ингээд цуг авч яваад таны бас шинжилгээ мэдээж намайг л үзүүлээд яваханд юм байл шүү тийм ээ. Тий. Зүйтэй. Тэгээд охиныхаа тэр шинжилгээний үр дүнд нь гарахад нь та мань одоо хэр итгэлтэй байсан. Тэгээд охин чинь би нэг юм сургалтын дээр итгэлээ гэдэг та хэлсэн үү? Урд нь хэлээд би нөгөө тоохгүй байсан учраас хэлэхгүй. Хэлэхгүй байлээ шүү дээ. Би тэгээ бас охиныгоо ямар төвчээчтэй бэ? Би юу л яаж байгаа л да. Тэг хаар маар гээл одоо сүйд болж байгаа да. Юусоо дуурахгүй байгаа юм чи надад. Тий. Тэгээ би болохоор зэрэг би энэ сони юм аа. Гэхдээ одоо энэний хэрэглэсэн юм тариач ингээ бодоод байгаа байхгүй юу? За. Тэгэл урд нь хэрэгжилж ирсэн юм тариа байгаа юм чи. Гэхдээ энэ одоо сони юм аа гэл тэгэл өнгөрсөн. Тэгээ одоо энэ өгч байгаа юм л одоо их сайн юм байна да гэсэн бодоод өнгөрсөн. Тэр. Тэгээ ер нь бол одоо бидний энэ өвчин гэдэг зүйлийг эдгэхэд бол манай ангаах ухаан маш сайн байгаа юу бол маш сайн байгаа. Ангаах ухаанаас гадна бидний сэтгэлгээд одоо бидний хөтөлбөрт явагдаж байгаа хүний сэтгэлээрээ хүн эдгэрдэг гэдэг энэ хоёрыг хослуулад ингээл ямар байгаа байхгүй. Нэг үүсгэх юм бол байхгүй байгаа. Яг гоо тийм ээ. Ганцны гараасаа байралцаад ангаах ухаан талаас ч гэсэн хийх систем хийгээд гол нь үндсээр нь имжилж байгаа энэ имжилгээ болвол хүн өөрийнхөө сэтгэлийг эдгээсэн имжсэн тохиолдолд тухайн хүний өвчин дагаж эдгэрээд байгаа л нэг юм зүй тогтолын тал яваад л байгаа л да. Тэгэхээр энэ бол бас яахааргүй ингээд хоршижл бие бинийгээ дэмжил явах хэрэгтэй юм байна гэж би бол хувьдаа ингээд бодоод байгаа. За та манай ихтер одоо ингээд хөтөлбөрт орж ирээд ингээд одоо хүртэл явж байна. Тэгэхээр тань дээр мэдээж үр дүнгууд гараад одоо ихсэн байх гэж би ингээд бодож байна. Яг ямар үр дүн гараад явж байгаа, ямар эдгэрлийг та маань одоо би энэ дээр мэдрээд байна вэ? Тэр талаараа ингээд хаалцал ямар байна. Би одоо ямар ч хийсэн даралтныхаа юмыг л одоо бүр орхисон. За өмнө та дарлалт дарсан юм уу? Хэдэн жил уусан та? Би нэг 2 жил гарan баг 3 жил гарan уусан баха. Даралт. Тэгэл энд ороод нэг 3 4 хоногийн яваал тэгэл би мартцсан шүү дээ.
Даралтны юм. За. Яагаад мартчихв? Өмнө яагаад дуугаад мартахгүйс? Яагаад одоо мартчихв? Тэг би одоо бодохдоо бол тэр чинь урд нь бол ингээл жоох ингээд цагаар уудаг байлгүй. Цагаар уун, дан цагаар уун. За. Өглөө би 9 гэхэд яг уудаг тэр даралтны юм. Өглөөгөө дандаа уун. Тэгээд уухгүй байх юм бол өдөр нөгөөдөг чинь зариг толгой эргээл за нөгөө даралт ихсчлээ гэл ингэдэг байхгүй. Тэгээд тэрийг болохгүй тулд эмч ерөөсөө өглөө болгоо уужээ гэдгсэн. Намайг 8 цагт уужээ гэхээр би харин 9 цагт уугаад идэх байхгүй. Тэгсэн чинь нөгөө тарих толгой нэг угаасаа мартсан байгаа. Би өөрөө уугаа. Тэгээд нөгөө толгой нь одоо хүртэл ингэ зүгээр яваад ахаар би уухгүй яваад байгаа байхгүй. Тий. Даралт чинь. Тэгэхгүй л тэр чинь ерөөсөө доороо мэдэгдэг байхгүй. Одоо сайхан даралт бол хэвийн сайхан. Одоо хэвийн. Тэгээд би бүр арга гадаад нөгөөдгөө бас их нөгөөдгөө үзэн заримдаа. За. Зүгээр л байгаад байгаа байхгүй. Хэрэв өөрчлөлтөд ороод би чинь бүр манараа дажин болно шүү дээ. Тийм манараа ерөөсөө байхгүй. Тэгээд би бүр тэрэндээ айгу баяртай. За өөр. Хоёр дахь нь унтдаг бас. За унтдаг байсан юм өмнө? Унтахгүй. За яадаг байсан? Одоо би 12 цаг хүртэл ерөөсөө унтнаа гэсэн юм бол байхгүй. За. За 12-оос хойш нэг жоохон унтна. За орондоо орчоо. Орондоо орчин. Тэгэл ороод унтаал 12-оос хойш чүү унтна да. Хүчээс тэгж жагаад нэг 2-3 хүртэл нэг унтсан болно. За өсрөл 3 цаг унтна 12-оос 3 цаг хүртэл. Тэрээс хойш байхгүй. Тэгэл нэг 7-6 өнгөрөөгөөд нэг заримдаа нэг жоохон дуг хийн. Тэгэл болоо. Тэгээ нэг хоногт би нэг 3-4 цаг л унтдаг байсан. Тэгээд өдөр үчир чинь бас зүүн унтаагүй юм чи өдөр унтмаар да. Өдөр ямар ч нойр мойр хүрэх тийм байхгүй. Ер нь л би нэг унтцсан хүн шиг яваад идэх гэсэн. Тэгээ энд нэг тэр 7 хоногийн сунгадаг юу 3 хоноод билүү дээ. 4-р хоног дээр байна уу? Гүний би бүр сонирхолтой нарахгүй 11 өнгөрөөгөөд унтцсан байсан шүү дээ. За орондоо. Тэгээд тий орондоо ороод тэгээд нөгөө сэрдгээр энэ 3 гэсэрчиж байгаа юм чи. Тэгээ би бүр гайхгүй би 11 10 март унтах бол тийм надад бүр угаасаа байхгүй багт чинь 11 үед унтаад 3 цаг сэрсэн чи би бүр өнөختө бүр гайхаад энэ юу болчихоо гэд ингээд байгаа. Тэгээ эргээд би хөрвөөж жагаад эргээд унтцсан байгаа. Эргээд 4 үед 4-5 үед хаа унтаад 9 цаг сэрсэн байна. Тэр хооронд ч нөгөө хүүхдүүд чи хичээл ном гээл би 2 хүүхдтэй гэлээдэг. Тэр хоёр чи нөгөө бөө юм болно шүү дээ. Би тийгээл би чи нөгөө тагаа чой тэр чин байна гэдэг хүн байхгүй. Нөгөө хоёр манийг харсан чи байхгүй. Өвгөө ажил төлдөө гараад явцсан юм байжсэн. Тэгээд би надад үйлчлээд байгаа юм байна даа гэж л зүгээр бодож исэн. Тэгээд тэрнээс хойш одоо бодох юм байхгүй. Унтаад идэг болчихсон. Одоо бол би айгу баяртай байгаа. Ингээд нэг хүн чинь бас 10-20 хоног унтаад ирэхэд зэрэг чинь айгу гоё байт юм шүү дээ. Яг тий. Тэр бас ядаргаа байдгүй болчихд юм байна. Тэр их нойргүй явах чинь бас хүнд бас айгу тийм бас өдөр бас нэг айгу тийм сонирн байт юм. Одоо бол надаа ерөөсөө цаг залбаатай. Танхимын ангийн манай Эренчмаа чиглүүлэгч багш маань таныг санал болгосон. Танд яагаад наашаа одоо энэ өөрийнхөө хуваалцааж гэж хэлсэн. Танхимын ангийн багш нэг юм ажигласан л байх та танаас бодвол яасан юм бол? Танхим багш бол намайг ингэсэн. Юу яасан бэ гэдэгчсэн. Та анх орж ирэхдээ таны нүд би таны нүдийг харсан гэдэг. Айгу тийм айдастай. Айгу ингээл юмд баригдцсан нүд харагдсан гинэ. Тэгээд сэтгэл санаа нь бас айгу тийм уруугаар орж ирсэн гэдэг. Тэгээд та бүр эрс өөрчлөгдөд байна гэдэг. Айгу хөнгөн жанастай болоо таны нүүр царай их гэгээ ороод өнгө ороод байгаа. Та айгу хөнгөн болоод байгаа гэдэгсэн. Тэгээд та энэ подкаст орооч гэдэхгүй юу? Тэгээд би одоо юу ярих юм бэ гэдэг. Тэгсэн зүгээрээ та ор гэд. Таныг л би оруулмаар байна гэдэг. Намайг бүр түрүүнээс хойш хэлээд ирсэн л та. Зүйтэй. Танхимын ангийн багш нь яг ингээд нэгдээ сууж байгаа явцад бас ямар хөө үрдэн гарч болдгийг бас нэг танаас харж л дээ. Тэгэл тэрийг бас устаа хаалцаасаа гэдэг байдлаар санал болгосон байна да гэж би бас бодоод байгаа. Тэгэхээр мэдээж тухайн хүн маань ингээд хөтөлбөртөө ороод бид нар чи танхимын анги дээр хөтөлбөр маань сайхан баялаг шүү дээ тийм ээ. Дуун бясалгал хийн, эдгэрлийн бясалгал, эдгэрлийн дуу гэдгийн цаг хичээл, мантрагийн дасгал хийн ингээл хоорондоо ярилцсан баялаг шүү. Танхимын анги дээр яг ямар байна? Танд ямар мэдрэмж төрдөг талаараа нэг тавьчих юм гэлээж. Надад танхимын яг яагаад байдгийг юм энэ танхим дээр? Энэ танхимын ангид ер нь миний бодлоор болдог бол өдөр болгон л энэ танхимын ангид сууж ямар байна. Ягаад гэвэл энд ингээ бүх ингээ юмнууд нэг юм биш юм. Одоо жишээ нэг тий бясалгал гээл ганцхан бясалгал биш.
Тэгээ энэ дотор чинь нөгөөх одоо эдгэрлийн түүх гэдээ орж байгаа. Тэр түүх нь болохоор зэрэг энэ одоо хүний сэтгэл заслаар энэ даалт ухамсараар хүн эдэгдэг гэдгийг бүр ингээд яруу тодоор нь харуулад энэ ижил би ойлгоод их идэвхтэй байгаа. Их дуртай байгаа. Тэгээ хамгийн гол нь би эдгэрээд байгаа. Тэрэндээ их баяртай. Бид нэр ингээ сайхан сэтгэл эдгэрээд ирэхтэр хүн өөрөө ч та түр нөгөө би даралтын юм мартсан байсан гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээд өөрөө ч гэсэн мэдхгүй өөрөө өөрчлөлт мэдрэхгүй яваад байдаг. Тийм. Гэтэл яг хөндлөнгөөс хүмүүс анзаараад ирэх. Тань дээр тийм болсон уу? Таны эргэн тойрны хүмүүсээс тань дээр ерөнхийдөө та ингэж байна, тийм байна гэсэн тань дээр гарч үр дүнгийн дараа анзаар гарч ирж байна яаж вэ? Манай энэ нөгөө юу нэ тажуутлын айлын хүүхэн өчтөр надад таарсан. За. Тэгсэн чинь алтай ихч та ямар гоё хөнгөн байна гэж хэлээ. Та бүр гэгээ орчичээ гэдэг жийсэн. Тэг бодвол миний царай жаахан өнгө орсон юм шиг байна. Тэгжтэй тийм. Тэгээд би сая бас нутг руугаа 3 хоног яваад ирсэн. За. Тэгсэн чинь бас нутгийн улсууд эдэр таарад, эндэг улсууд эдэр таарад чи яасан хөгшөрдгүй юм бэ гэдэг чинь. Тэгээд би нэг хөгшөрөхгүй юу яах вэ? Энэний хэлийг боддог шүү дээ. Энд яваад миний бие хаа хөнгөрөөд тий. Өвдөх юугүй ингээд болоод ирэхээр миний хөл мөл одоос өвддөг ус одоо болчиход байгаа шүү дээ. Бас миний нэг бөөрч өвдөх баг шүү дээ. Тийм. Би ингээд бөөр минь ингээд өвдөөл тэгэл ингээд хөл өвдөл заримдаа энэн гэр чинь бүр ингээд суучих гээд идэг шүү дээ. Тэгсэн одоо миний хөл ингээд ийм сайхан тэгшгэн. Би одоо бол ер нь гараад гүөхдөл гүйжил орох. За. Тэгээ тийм хөнгөн ер нь хөнгөн байдал надад айгүй их мэдрэгдээд би айгүй сэтгэл өндөр байгаа. За. Охинтойгоо одоо юу гэж ярьж байна? Охин ч одоо таны мэдээж хөтөлбөрт ороод ирэхлээр тэр баяртай л байгаа бах та. Хоёр холбогдож байгаа юу? Юу гэж холбогдож байгаа. Тэгсэн чинь ихтэй яагаад би нөгөөдгөөс ингэж асуудаг болсон шүү дээ. Тэгээд одоо багш болгоод байгаа өнөөхөр. Охиныгоо юу? За. Үгүй ээж нь бүр ингэж болдгоо, ингэ уйлаад болдгоо. Энд ч одоо ямар очиртай би юу болоод байна гэл айгүй асууж байгаа шүү дээ. Тэгж яваа. Та сайхан багшаасаа асуугаад гэд. Тэгээд заримдаа ээжээ тэгээд гаргачих хэдэргээд бас нэг юм бичээд гарга гэд надад тэг зөвс. Бас арга заагаад байна үү тийм. Тий арга. Хувилбар гинөө юу лээ? Хувиргалт. Тийм хувиргалт хийж гаргах юм бол гоё болдгийг шүү дээ эдэргээд бас юм яриад байгаа тийм. Тэгээ өөрөө тэр намайг мэдрээд авчих гэлээ. Таны царай айгүй сайхан болж байна ээжээ. Та битээ таслаараа ээжээ л гэдэг. Таслахгүй ээж нь. Тэгээд би заримдаа ороо ингээд юм хом ингээд одоо би ингээд сууж байгаа л ингээд энд ингээд үдсэн юмнуудаа үзээл тэгэл би тэгээ бас итгэвтэй байгаа л да. Одоо нэг жагаа хөшийн нэг юу оруулаад тэ 5 маа 3 мөрөө гэдээ оруулаад үнгүй ивэнтүүд болдог. Тэр би дандаа ерөөс одоо ч гэсэн энд сууж байгаа энэсээ бас тэрийг ороо болгон сонсдог баг. Тэгэлгүй яг уцнаас юм үзэл яваад энэ шүү тий. Тэгээд тиймдээс бодоод би нөгөө хувиргалт гэдгийг хийх гээд оролдоод байгаа байхгүй аминдаа. Тэгээд над ч айдас мэн байхгүй билээ. Тий. Ер нь бол бид нар нэгдээ сууж байгаа хооронд ер нь өөрийнхөө өвчин шалтгааныг сэтгэлийн шалтгааныг ингээд орж харалдаг л да. Тэгэхээр та бас тэрийг орж харцсан л байна гэсэн. Шалтгаанаа мэдээд байгаа маш том зүйл байхгүй юу. Тэгээ ээдээ 2 доо ороод ирэхдээ нөгөө хувиргалтын бясалгал энтрүүд бас ингээд ороод ирнэ. Үе шаттай явна. Тэгээ 3 доо орно гэдэг ингээд системтэй юм шүү. Манай охин бас тэгээд байгаа. Аанда орно ээжээ та бүгдэнд нь явах уу яах уу гэж тэгээд байгаа. Амнаа явна би одоо энд ер нь эдгэрлийг чи өргөн дээр бүх юмд нь явна л гэдэг. Надад юу ээдгийг төгсөх юм юу вэ? Тэрэнд нь бүгд нь орно гэсэн чи ашгүй дээ гэдгийгсэн шүү дээ урдаас. Анх дургүйс одоо нөгөө чинь бүр бүгдийг дуусгах гэж суухаар тийм л байна. Би бүгдийг дуусгах. Тэгжээж би өөрийгөө одоо ялж би өөр хүн болмоор байна. Зүйтэй. Тэгжилээ. Энэ дотор дээр даалт ухамсарт нэг хүн байдаг гэдэг. Би тэр хүнээрээ л амьдрмаар байна. Зүйтэй. Би махбодоор амьдрмааргүй байна. За ингээд өнөөдрийн одоо яриагаа энэ үргээд ингээд дүүргээ танд манаас хэлэх санаа өөр юм байсан бол та манай хэлж болно. Одоо хэлчихье гэсэн санаа байна уу танд? Би нэг юм хэлчих үү? За тэг. Буруу ярьсан байвал намайг өөч. Зүгээр та болж цайлаа л ярина. Надад нэг юм бодол төрлөө. Би болохоор нөгөө 23 төрчихсэн. Эндхийх юм мэдэхгүй юм чинь нэг ээж мэдэхгүй хоёроос ч юугаа мэдэхгүй. Тэр хүн намайг нэг Мартин 8-ны биелэг очиодхол гэдэг байгаа ч өөрхөн амтай. Анх би дургуутсан учраас. Тэгээд анаа нэлсэн ирээд би ингээд намайг одоо та оргил оруулсан байхгүй юу. Тэгээ би бодохдоо ингэж бодсон шүү. Ер нь шинээр орж байгаа тийм усуудыг болж өгвөл яг 1-р ангиас нь эхний өдрөөс нь ингээд эдгэрэл нэг гээл тэгээд эхний хичээл орохоос нь оруулчихжээвэл зүгээр юм болоо гэж бод. Тэр миний
Бодсон. Зөө. Тэгээ одоо би болохоор зэрэг ихшээл өнөөдөр баг ингээ маргааш гээд ингээ тасарч байгаа. Яг гэвэл нөгөөх урд нь нөгөө дундуур нь суудсан. Тэгээ одоо та манай өргөжлөлөд суугаад ингээд бүтэн ингээд суугаад яачна гэсэн. Та чинь бүтэн яатсан чинь өргөжлөд суугаад нөгөө үзээгүй өмнөх хичээлүүд чад нөхөд үзэн гэсэн үг шүү. Тэгээд тэр нь болох юм байгаа шүү. За. Үзээгүй хичээлүүдээ би харин үзээд дуусчлаа. Тэгвэл одоо хоёрлогоо. Тэгээ одоо би хоёрлогоо орно л да шууд. Тэгээд яв. Тэгээ нэг 5 хоногийн 6 хоногийн хичээлдийг гөөмөх хорхотж байна. Тэгээ айгуу дуртай байгааг шинж тээ. За би одоо 6 хоног яа гэм блэ. Дахиад мөнгө төлждөг юм билүү гэд нэг бодоод миний мохон хэлсэнтэй та өөрөө л мэдэхгүй да ээж. Орно штэ. Би мөнгөний өгье л да гэж дэгчлээ. Тэгэхээр нь би бас хоёрлууд шууд орж идэх юм уу гээл ингэж бодоод байж. Хоёрлог бол орно. За баярлалаа. Тэгээд өнөөдрийнхээ подкастыг нэрэд өндөрлөө. Тэгээд манай Алтан таягч маань одоо энийг бол одоо бидний гэж байгаа шүү дээ. Одоо хүний амьдралын хамгийн одоо гайхалтай аялал, бие сэтгэлийн аяллыг бол бид нар дэглэн зөвлөв юм аа гэж ингэж бид нар боддгийн. Тэгэхээр хүний амьдралын хамгийн чухал, хамгийн гайхалтай аяллынхаа эхэнд нь яваа танд одоо улам их амжилтыг хүсье. Цаашаа улам сайхан үр дүнгууд, шинжилгээгээр батлагдсан дэм үр дүнгуудыг та мань гаргаад бас хуалцах болтугай гэж танд хүсэмээр бай дөө. За угаасаа өөрчлөлт гарна. Би өөр нэг юмар үзүүлсэн чинь надаа чиний элэг бол одоо ер нь их айтайхан болж эм тариагаа зогсоогоорой гэж хэлсэн. За. Тэгэхдээ би яг хаа тэрэнд итгэхгүй л дээ. Гэхдээ итгээд агалаа. Бөөрөө бол яахчгүй чиний энэ бөөр гэж хэлсэн. Тэгээд би удахгүй энэ 4 сарын ихээр угаасаа нөгөөд бас вирустэй вирусгийн шинжилгээнд орно. Зөв. Тэгээд тэгэндээ би юугаа үзүүлчихнэ. Гэхдээ миний саяны шинжилгээнд бол налаа тасаад янз бүрийн юмнууд маань бүгд зүгээр болсон. Тийм үү. Тэр юм дэрсэн байна уу? Тэнд очиж үзүүлэхэд. Зөв. Хотод байхад одоо ганцхан надаа нэг тийм хатуулын юмдаа л тэгээд байгаа болохоос шинжилгээнүүд нь бол нэрээ сая бүгд зүгээр гарсан. За сайн байна. Баярлалаа. Тэгээ одоо би өгнө утахгүй шинжилгээ өгнө. Явахаас өмнө надыг нэг 2 шинжилгээ авчираарай гэсэн. Танай Монголын шинжилгээг би өөрийнхөө шинжилгээтэй харъя гэсэн. Зөв. Тийм учраас би одоо хөх хотын дээр юмч. Одоо энэ нэг хэд хоног амрна шүү дээ 21 5 хоногийн л хичээл суухаагүй тэрэндээ л бодолтой байгаа байхгүй. Анханаас нь суудаг байж гэж бодод байгаа байхгүй. Тэгээд 5 хоногийнхаа тэр хичээлийг дундуур би одоо бас шинжилгээнд орно. Дараагийн 7 хоногт би орж байгаа. За. Тэгээд би баярлалаа ингээд 2 дугаар ангидаа орохдоо аваад ирнэ. За.